Энэ бол налах түргийн иргэн Амангүйл эсгийгээр төрөл бүрийн бүтээгдэхүүн уралдаг. Тэрээр 5 жилийн өмнө банкнаас 5 сая төгрөг зээлэн авч 3 хүний бүрэлдэхүүнтэй эсгийн урлагийн бүтээгдэхүүн хийж эхэлсэн түүхтэй. Харин өнөөдөр хүүхдийн тоглоомд сүнх дэрний урт гээд эсгийгээр хийж байгаа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг боловсруулан амжилттай ажиллаж байна. Баяуулгын аймагт 12 хүн, налахад 3 ажилчинтай ажиллаж ухмаа. Ажилчдын хувьд хийснээрээ цалинжтай байна. Тийм өндөр орлоготой ажиллаж чаддаггүй, гэхдээ ажилгүй байснаас хамаагүй дээрээ өөрхийн орлоготой туслаад бас илүү бүтээлчээр сэтгэж бодож хөдөлмөрлөж байна гэж Айтбек компани ахлагч Амангүйл ярьж байна. Болохоор яг энэ эсхийгээ бол эсгэрүүлэхийн тулд үлгийд Баяуулгын аймагт ноосо Баяуулгын аймагаас худалдаа авч тэнцээ эсгэрүүлээд тэгээд хатамлан Баяуулгын аймагт хийгдээд налах дүүрэгт ирээд угсралтыг хийдэг байна. Баяуулгын аймагт нэг 10-аад эмэгтэй энэ хатамлаа ойдог, налах дүүрэгт ирээд 4 хүн байгаа. Одоо энэ болохоор хоньныхоо ноосыг машинаар эсгэрүүлээд дээр нь хатамлынхаа зургийг буулгаад одоо энийг ойход нэг өдөр шаарддаг. Одоо тэгээд яг энэ хоёр талтай ойж болохоор нэг өдөр шаардагдаад энийгээ эсгээд ойход ерөнхийдөө нэгээс 2 хоног бол ерөнхийдөө яг ороод явчихна. Бэлэн болоход бүтээгдэхүүн гэсэн үг шүү дээ. Ерөөсөө яг л угаалгын машин тийгээ ч юм уу гараар хийгээл угаач нь 20-оос 30 градустай хад ерөнхийдөө болно. Тэгээд эндүүдэл чигт ахт эндүүдэд гаргачихад ерөөс агшин суунах гэж байхгүй. Яг л энэ хിവэрэл тэрээр хуваарийг хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хувьд зээл авч ажлын байр болон ажиллах хүчээ ихсгэх хэцүү, банкнаас маш их шаардлага тавьдаг. Тийм учраас 2015 оноос эхлэн эхлэл их найд хадгалан зээлийн оршуутай хамтран ажиллаж байна гэж ярьж байла. Бас эсгийгээр хийсэн бүтээлийг иргэд худалдан авч хэрэглэдэг болсон. Арчилгааны хувьд боломжтой эко бүтээгдэхүүн гэдгийг ч онцолж байна. Одоо энэ дэмжлэг нь болохоор ерөөсө хөрөнгө оруулалт чухал юм тийм. Худалдаа авагч нар ерөнхийдөө манай монголчууд аюух сонирхдаг болчих шүү дээ. Одоо нэг тавчиг гэхэд л эсгий тавчиг аюух хэрэгэлдэг болцсон. Ерөөсө айл болгоно хүмүүс иргэд болгоо авч хэрэгэлдэг болцсон. Тэгээд ерөөсө хятадын юмнаас татгалзъя гэсэн бодолтой болцсон юм шиг байна шүү дээ. Манай монголчууд эсгийгээр хийсэн бүтээлийг ихэвчлэн гадныхан сонирхдаг хандлага өөрчлөгдөж монголчууд эрүүл мэндэд хоргүй эко бүтээгдэхүүнийг сонирхож худалдан авах нь нэмэгдэж байгаа юм байна. Хуваарийг хөдөлмөр эрхэлж өргөхөөрөө өөдөн татаж бусдыг ажил орлоготой байхад нь тусалж байгаа Айтбек компани ахлагч налах түргийн иргэн Амангүйлийг манай мэдээлэл хэлбэр онцлоо.